Түүний гарт цэцэгтэй хөнгөн цагаан цар харагдах нь Паксонгод дэндүү инээдтэй санагджээ. Тэрвэр урт хугацаанд энийгээгүүрээ чангарах хөхрөх зуура энэ удаад зөөлөн хандахгүй гэдгээ сануулж орхив. Түүний дараагийн цавжих хөдөлгөөн маш далаацтай бөгөөд аянга мэт хурдан байсан ч Петр эцсийн мөчөд амжиж бултаж чадлаа. Паксонго түүнийг царны тусламжтайгаар хаалт хийснийг хараад царыг бамбай болгон ашиглах нь муугүй санаа байна хэмээн өгөөдөв. Үүнийхээ дараа тэр хамаг хүчээр Петрийн бомбайг ээлж дараалан ширүүн цохиж эхэллээ. Гэсэн хэдий ч тэрвэр энэхүү нимгэн цар өөрийнхөө жинхэнэ ганцад цохилтыг тэсвэрлэж чадахгүй гэдэгт итгэлтэй байв. Энэ бүх аимшигт үйл явдлыг таслалгүй холбоотой байсан утсаараа сонсож байсан Ганью юу болоод байгааг гайхан сууна. Тэрхүү галзуу солиотой амтныг урд өмнө үйлдсэн цус хэрэгэ дахин тавтахыг яасан ч зөвшөөрч болохгүй гэдгээ мэдэж байлаа. Өөрийн хайртай шавнараа Паксонгогийн гарт алдаж хэрхэвч болохгүй. Яг тэр мөчөд Паксонгогийн толгойд урд өмнө казинод байсан нэгэн өдөр зурсхийн орж ирэв. Тухайн үед тэнд үүссэн өмнө савнаас болж дийлэр бүсгүй айсандаа чичирч байж билээ. Тэрвэр бүсгүй тандан "Тайван бай. Намайг хаанч утсан үргэлж иймзүүл болдгийм" гэд мөрөцөг дуртай хуваар амнасаараа дэнцэн тавьж өөрийг нь амьдуулна гэдэгт казиногийн чипээ тавихыг санал болгож байсансан. Тэрхүү амьдрал үхлийн зааг дээр түүнийг гинжин хөрөөгөөр зэвсгэлсэн бэз зэрэглэлийн 5 ахмад зүтгэлтэн алдрын алуурчид бүслэн авч нэгэн зэрэг дайрчв. Жирийн нэгэн хутга барьсан хүн гинжин хөрөөгөөр зэвсгэлсэн 5 туршлагатай алуурчныг ялна гэдэг боломжгүй мэт санагдах ч Паксонгогийн хувьд тийм биш байлаа. Тэнд байсан бүх хүмүүсд түүнийг хүний хэрээс хэтэрсэн юр бусын хачин чадaltaй гэдгийг ухаарсан юм. Тэрвэр төөлийн зэрлэгээр тэдгээр алуурчдын мөчтийг нэг нэгэнгүй тасцаж хайсан билээ. Түүний хувьд зэвсэх нь гинжин хөрөө юу эсвэл энгийн хутгуу гэдг нь огт хамаагүй бөгөөд хамгийн гол нь тухайн зэвсгийг барьж буй хүн нь өөрөө хэр зэрэг араатан бай гэдгийг л чухал байв. Одоо цагт түүний дараагийн ширүүн цохилд Петрийн толгойг дундуур нь цуу татахт өгсөн ч хүү цараараа амжиж хааж амжихан тэр. Гэвч хүчтэй цохилтын улмаас цар 2 хэсэг болон хуваагдж орхижээ. Энэ мөчид юунаа хүүд туслах хэрэгтэй гэж мэдэрсэн ч Петр хэдийн тулааныг гартаа авсан байв. Петр дайсны ашиглаж буй зэвсгийг Кокри хутга байна хэмээн таамаглалаа. Кокри хутгийг ийм зэрлэгээр догшин эзэмшиж буй хүнийг тэр анх удаага харж байгаа бөгөөд дайралтын ширүүн төрөмгийн байдал түүний төсөөж байснаас ч хамаагүй давж байсанд өөрөн ирэхгүй гайхаж байв. Тиймээс Петр хуваагдсан царыг үрчийлгэн барьж өөрийн жинхэнэ зэвсэг мэт барив. Тэрвэр царны хуваагдсан хурц цэрмгийг ашиглан довтлохоор шийджээ. Паксонгоч Петрийн жирийн нэгэн сурагч биш, гарамга чадвартай, сонирхолтой нэгэн байна гэдгийг хүлээн зөвшөөрөв. Тэр байтугай Паксонго саяны бараг үхлийн цохилдоор түүнийг хэдийн хөнөөчлөө гэж бодож байтал Петр секундыг 1000 хуваасны нэгтээ тэнцэх хугацаанд бултаж амжсан байв. Хүү амьд үлдээд зогсохгүй. Царыг 2 хурцэр болон хувиргасанд Паксонго мэл гайхаж "Чи үнэхээр сурагч хийж юу? Эдгээр залмих хаанаас ч сурсан бай. Миний эсрэг яагаад ч үйлчлэхгүй" хэмээн хашгичв. Тэгээд тэрээр Петрийн анхаарлыг сарниулж нэгэн зэрэг дайрахын тулд хүүгийн нүрлөө шиджээ. Түүний хэдийн сийчэд хажглаа гэж бодсон ч түүний зүссэн зүйл нь ердөө бөөдөнгийн дэр байсныг мэдээд гайхаж хоцорхон тэр. Дараагийн цохилтыг Паксонго өөрөө амслаа. Петр царны хурц ирмгээр түүний хүзүүрөө шууд гүн зүсэлт хийж амжижээ. Цусаар өргөлөн садраагүй ч шарх нь маш гүн байлаа. Дайсан ухаан алдахын алдад өөртөө ч итгэж чадахгүй мэт сул дуугаар "Энэ үнэхээр сурагч хийж юу?" хэмээх асуултаа дахин давтав. Одоо л тэр Петрийн стратегийг бүрэн ойлгохон тэр. Хурцлаагүй цар нь зузаан хувцсыг нэвтэлж чадахгүй тул хүүгийн цохилтууд үргэлж хамгаалтгүй хүзүү рүү чиглэж байжээ. 2 хуваасан царны ирмгээр Петр Кокри хутганы мастрын хурдыг гүйцэж магадгүй түүнээс ч илүү хурдалж байв. Тэр одоо хүн гэхээсээ илүү араатан шиг харагдана. Юуна хэрв Петр Кокри хутганы ганцаал шууд цогтолтонд өртвөл өхөн гэдгийг мэдэж байлаа. Хэдий тийм ч Паксонгон Петрийг бодвол харьцангуй удаан байгааг тэрээр анзаарав. Гэвч яг тэр агшинд Петр нүүрэндээ цогилд авч
цус урсах нь харагдлаа. Юна шоконд орж орхихон тэр. Хүү хамаагүй хурдан байсан ч шархтаж амжлаа. Пак Санго энэ үед өвхрийг төхөөрөхөд зөв удах хэрэгтэй байдаг шиг чам шиг хулгнуудыг устгахад ч мөн адил зарчим үйлчлэнэ. Химэн тогурхан өгөөлөв. Тэгээд тэр кукри хутганыхаа дотроос илүү хөнгөн хоёр жижиг хутга суглан гаргаж ирлээ. Петр аюул тулгарсныг шууд л мэдэрхэн тэр. Пак Санго хүнд зэвсэгтэй байхдаа хангалттай хурдан байсан бол эдгээр шинэ өнгөн хутгатайгаа тэрвэр үгээр хэллгүй хурдан болж хувирлаа. Юна Петрийг дахин давуу талтай байж чадгаа болсныг тодхон харж байсан юм. Аюул тутгаар зэвсгэлсэн дайсны хурд улам ширүүлсэн ч Петр дулааны химнэлээ алдсангүй. Цогт бүрийг нарийн тозоолон хариу барьсаар байв. Пак Санго шинэ хөнгөн хутгаараа хэд хэдэн удаа Петрийн биеинд гүн шарах учруулж амжлаа. Тэгээд эцэст нь нэгэн задгаа зүрлэг болж хараад хутганыхаа үзүүрийг Петрийн хүзүүрөө хүчтэй бүлэхээр далайсан ч яг тэр агшинд түүний гар гэнэтхэн захирагдгаа болов. Гарных нь хүчийг хоромхон зууртад замхан алга болж барьж байсан хутга нь газар Петхийн унлаа. Үүнийг анзаарсан Петр тайван бөгөөд сэргэх харцаар түнлүү ширтэж чиний гар чинь дахиж ажиллахаа болоо юу хэмээн асуув. Пак Санго зочирдон хөшиж тэр үед л бүх үннийг ухаарлаа. Энэ хүн анхнаасаа л түүний хүзүүрүү чиглээгүй байж тулаан ихсэн цагаас хойш хүүгийн цохиж байсан ганцхан байна түүний гар байсан юм. Пак Сангогийн гар бүрэн сүрж зэвсэгч барьж чадхааргүй болтлоо гэмтжээ. Петр маш тайвнаар түүнд тайлбарлаж эхлэв. Би чиний гарын тэнэлгэгч болон нуглагч булчингуудыг, холдуулагч булчингуудыг мөн гол мэдрэл, шулууны мэдрэл, богтос мэдрэлийг чинь бүгдийг нь тас зүссэн. Удаг барихад шаардлагатай бүхий л шүрмэс. Бүтцийг чинь устгахчихсан хэрэг. Тэгээд үүнийг би бүр анхнаасаа л тэр царны тусламжтайгаар хийсэн юм. Чамайг ганц цохилтоор хөнөөх нь миний зорилго байгаагүй. Миний төлөвлөгөө бол чамайг алхмаар хэсэг хэсгээр нь задалж устгах байсан юм. Пак Санго чихэндээ ч итгэж чадсангүй. Түүний өмнө зогсож буй энэ жаал сурагчч биш, бүр жирийн нэгэн хөөхтөж биш байв. Тэр бол тоолж баршгүй олон хохирогчдыг залгиж өссөн аймшигт аратан цуст мангас байлаа. Петр хүүдэн хөндий нарийн ямбаа хөдөлгөөнөөр гартаа үлдсэн царны хилдэрхийг яг л цаас шиг үрчилгэв. Тэгснэ тэрээр чи саяхан мөнгөлөг цар хизээж төмөр хутгийг дийлэхгүй гэсэн байхаа. Тэгвэл тэр өчүүхэн бодлыг чинь үүсгэхийн тулд зөөлөн усч хатуу чулууг эмтэлж чаддгийг би чамд харуулъя гэж хэлхэн тэр. Тэр үрчилгсэн цараараа зүүн нудрага ороож металл бэйли шиг дүрс гаргаад дайсны нүрийг бяд цохихоор далав. Яг нэг зэгтээ мөчөд Пак Сангогийн толгойд түүний хар бараан багнаас зурсхийн орж ирлээ. Тэр үе тэрээр сургуулийн дээрлэгчдэд модноос дүүжлүүлж тэдний шээсийг хүчээр уудаг арчаагүй нэгэн байсан юм. Өдөр бүр тэрхүү новшнуудыг алж байна гэж мөрөөддөг байсан ч хизээч зүргэлдэггүй байлаа. Учир нь түүнд хүч чадал, тэмцэг зэвсэг аль аль нь байсангүй. Харин нэгэн өдөр түүнийг бүр мөсөн сэрээсэн нэгэн явдал болсон юм. Түүнийг хүүхэд байхад нэгэн банд хоёр галзуу нохой дагуулan түүн дээр иржээ. Пак Сангог нохооноос үхтлээ айдгийг тэр мэддэг байж. Тэр банд хэрв чи эдний ядаж нэгийг нь ялж чадвал чамайг дахиж хинч дээрлэхгүй. Хоёлаа мөрийцээ гэж үдэн хатгав. Яагаад ч юм тэрүүг Пак Сангогийн тархинд гүн тусчээ. Ногтод бүслэгдсэн байхдаа тэр юу болоод байгааг өөрөө ч ухаарлгүй хөлн өрөөх хөдөж эхэлсэн юм. Яг тэр мөчид тэр өөрийнхөө тухай нэгэн аимшигтай үннийг нээсэн билээ. Өөр нэгэн бандд түүний нүдийг ухахаар дайрч байсан ч Пак Санго тэр хоёр галзуу нохойг хоёуланг нь зодож унгасан юм. Пак Санго үүнийг хизээж шинжлэх ухааны үүднээс бүрэн ойлгоогүй ч тэр цагаас хойш мөрийцэл түүнийг улам хүчрэг болгодог гэдгийг ухаарч. Мөрийцэх үед түүний биеэр допамин, серотонин, адреналин, асар ихээр ориглон урсдаг байв. Мөрий бүрэн түүнд бурханлаг хүчийг мэдрүүлдэг байсан бөгөөд энэ нь түүний амьдралын цорын ганц дом болж хувирчээ. Тэр өдрөөс хойш тэр нэг ч мөрийцэлд хожигдоогүй бөгөөд өөрийгөө хамгийн хүчтэй гэж итгэдэг байв. Гэвч өнөөдөр тэрхүү хамгийн хүчрэг гэгдэхээр Петрийн өмнө нохоо мэт зодуулж хэвтэнэ. Петр царны хилдэрхийгээр хийсэн металл бэлигээр хүчтэй цохилт өгснөөхөө дараа зэвсгээ хаяж нүцгэн гараараа тулдахаар урагшаалхав. Тэгтэл Пак Санго өвхлээ сандарч ухаан алдсан мэд чангаар
Орж ирэх хэрэггүй. Ойртгал юм бол бүгдийг нь дэлбэлчихин шүү. Хэмээн хашигчин гуйв. Түүний гарт гар бөмбөг харагдах бөгөөд тэрээр хэрвээ дэлбэрвэл энэ өрөөнд байгаа 60 чимдаа бүгд дагалдаж дэлбэрнэ. Чимдаан бүрийн дотор нэг хүүхэд байгаа. Тэдний дунд ерөнхийлөгчийн хөвч бас бий. Хэмээн занал хийлэв. Үүнийг сонссон юуна тэрхүү галзуур хүүхдүүдийг барьцаасан болохыг шууд ухаарлаа. Пагсанга үргэлжлүүлэн хэрв гар бөмбөг дэлбэрвэл таацанд бэхэлсэн хийн хол хамт дэлбэрч энд байгаа бүх хүмүүс өөхөх болно гэдгийг анхааруулад Петрийг өөхөхийг хүсэхгүй байвал өвдөг сөхөрж сүгдэхийг тушаав. Гэвч Петр өчүүхэн жайсангүй. Тэрээр хүүтэн царайгаар хэрв чи үүнийг үнэхээр хэрэгжүүлж чадхаар байвал Петр занар хийллийг чинь хүлээж авъя гэд нүдэрэмхийн зурд Пагсангогийн дэргэд очиж гарт нь байсан гар бөмбөгийг амруу нь хүчээр жигэж орхив. Петр түүнд тулан хэлэхдээ чи өмнө нь гар бөмбөг ашиглаж байсан бол гал хамгаалагч төгжээг нь суулсны дараа юу болдгийг мэдэх ёстой. Одоо энэ дэлбэрлэлийг зогсож чадах цорын ганц зүйл бол бөмбөгийг унгалгүй барьж байгаа тэр амтчин л байна. Энэ бол жинхэнэ занал хийлэл гэж хэлхэн тэр. Дайсандаа хариу үйлдэл үзүүлэх ямар ч хугацаа өгөлгүйгээр Петр түүний цээж хэвлийн рүүн маш хүчтэйгээр ээлж дараалан цогж эхлэв. Тэрвэр Пагсангог гар бөмбөгийг залгиулах эсвэл бойлжуулж гаргахыг оролдож байлаа. Хэрв тэр бөмбөгийг амнаасаа алдвал тэнд байгаа бүх хүн өөхөх аюултай байв. Зогилдуу дэндүү хүчтэй байсан тул Пагсанго газар шууд Петхийн унхан тэр. Тэрвэр ухаан алжчихвал өхнө гэсэн туйлширсан айдсынхаа хүчиндэл арай гэж ухаантай байсан юм. Амныхын шүл савирч нүдэн бүлтрэх шахан тэрвэр гар бөмбөгийг шүдэрээ тасцсан яасан ч алдахгүй хичээ. Петр яг л юу ч болоогүй мэт тайвнаар түүний тэрхүү тэсврийг магтаад гар бөмбөгний гал хамгаалагч төгжээг буцаан хийж өглөө. Тэгснэ. Одоо хүүхэд чиг үүлгэн хабвал харахад дэндүү гутамшигтай байна. Тэгээд ч тулаан хараахан дуусаагүй юм шүү. Гэж хэлхэн тэр. Пагсанго гуйвж дайвцаар хөл дээр босоод би дахиж үргэлжлүүлмээргүй байна. Хэмээн эрж хэлхэн тэр. Энэ бүхнийг хар зогссон юуна. Түүнийг одоо дахиад ямар залмиг сэтэж байгааг гайхаж хөдөлж эхлэх гэтэл Пагсанго гинтхэн хүүгийн өмнө өвдөг цөхрөн унаж аймгуун гуйж эхлэхэн тэр. Тэрвэр энэ удаагийнхыг тэнцэнээр дуусгая. Би та нартай хизээж тулдж байгаагүй мэт жүжиглэж тэр бүх хүүхдүүдийг зүгээр суллаад өгье. Хэмээн өрөвдөлтэйгээр гуйж эхэллээ. Пагсанго тулааныг ингээд дуусгахыг гуйн өрөвдөлтэйгээр мүлхэж байх яг тэр агшинд профессор Гуанью амьсгаатан гуйж ирэв. Урд өмнө цүрэтэж явсан замдалчин цуст махны машин Пагсангог газар мөлхөн амь гуйж байхыг хараад тэрээр өөрийн нүдэнд ч итгэж чадсангүй. Харин Петр ухаан алдан унсан хоёр ах дүүг хэдийн түшин босгож аврах ажиллагаагаа эхлүүлчихсэн байсан бөгөөд багшийг хараад гайхан "Өө багш, та чинь энд юу хийж яваа юм бэ?" хэмээн ханг духан асуув. Ингээд энэхүү аимшигт үйл явдал эцсүүллээ. Ерөнхийлөгчийнхүү утаан болон чимдаанд хоригдож байсан бусад бүх хүүхдүүдийг аюулгүйгээр аварч чадав. Пагсанго эцсийн мөч хүртэл тэнцэнээр дуусгая хэмээн амандаа үгэлсээр алдрын төв штаб руу хүргэглээ. Гуанюгийн алуурчны амьдралыг сүрүүлж урт хугацаанд тартлаас нь тэрхүү хар дарсан зөөд инхүү эцэсүүлсэн юм. Хүүхдүүд тэрхүү аимшигт мангасыг буулгаж авсан гэдэгт итгэхэд бэрх байсан ч тэрээр гүн гүнзгий ухаарч байлаа. Энэ бүхнийг тэр хүүхдүүд бүгдээрээ нийлж хийгээгүй. Харин зөвхөн Ким Сүнү буюу Петр л ганцаараа гүйцэтгсэн гэдгийг тэр мэдэж байв. Гэвч түүнд чангаар хэлэх үг олдсонгүй. Энэхүү гавайныхаа дараа хөвгүүд албан ёсоор алдрын алуурчд хэмээн хүлээн зөвшөөрөгдөв. Гэвч Дожей төлөлийн ихээр урсаж байлаа. Учир нь тэнд сийз зэрэглэлийн цуутай алуурчныг барьж устгасан атал ердөө ди зэрэглэл авсандаа үнэхээр гомдолтой байв. Юуны түүнийг дуугүй байхыг сануулan бидний яагаад энд дуудсан юм бол хэмээн гайхаж цуцрав. Тэд асар том барилгын цахилгаан шатаар доош хэд хэдэн давхар урууцаар лифтний хаалга нэгтгэн тэр. Лифтний цаана нарийн бичгийн дөрөнд хувцсан арай ядан багтаж ядсан булчинлаг хүүхнүүд зогсож байх нь тэр. Ах дүүстэй тиймэрхүү төрлийн эмэгтэйчүүд
огтхонч таалагдсангүй. Хён шууд л гайхаж сандарсан өнгөөр бид буруу давхартай ичих шиг боллоо хэмээн хоёр чудаа дараалан өглөв. Тэгтэл тэдний анхаарлыг татсан хамаагүй өөр нэгэн гоёмсог охин гарч ирэв. Хён баярлсандаа дуу алдан "Үгүй ээ, зөв давхар юм байна" гэж хашигчхан тэр. Сэтгэл нь хөдлөн Жэй үрдэл хан мөргөн сандарч байснаа тэрхүү шин бүсгүйг хараад эргэж харав. Бүсгүй тэдэн лүү маш тайвнаар ширтэж "Намайг дагаад явна уу? Манай ерөнхийлөгч шинэ алуурчдыг маш их сонирхож байгаа. Эцсийн эцэс та бүхэн том группийн цорын гац өв залгамжлагч хүүг нь аварсан шүү дээ" хэмээн үрлээ. Тэдэнд байрсан хамгийн ихний бэлэг бол ширээ дүрэн өрөөстэй, элбэг дэлбэг, амт чанартай, асар том найр байхан тэр. Түүний дараа тэдэнд дээд зэргийн чанартай чамин загварын хослуудыг хөмсүүлв. Гэвч тухайн өдрийн хамгийн гол үйл явдал хараахан эхлээгүй байлаа. Бүсгүй тэднийг удирдан асар том хаалганы өмнө авчирч гол үйл явдал энэ хаалганы цаана байгааг тайлбарлав. Хаалга нэгдэхэд тэдний өмнө амьдралдаа хизээж харж байгаагүй асар том зэвсгийн агуулга дэлгэгдлээ. Тэнд бүх төрлийн галт зэвсэг, хөөдөн зэвсэг, урт буу, гар буу, мэрэгэн бууны винтов, чинжаал худаг, кукри, илдгээд тоолж баршгүй олон зэвсэг хураастай байхан тэр. Дагалдан яваа бүсгүй ерөнхийлөгчийн талархлын тэмдэг болгон ерөнхийлөгч та бүхэндээ талархсны илэрхийлэл болгож өөрийн биеэр авч явж чадах хэмжээний бүх ил зэвсгийг үнэгүй авахыг зөвшөөрсөн. Гартаа бариад дааж чадах юм бол юу ч авч болно хэмээн тайлбарлав. Хён үүнийг сонсоод "Бидэнд зэвсэг хэрэггүй дээ" гэж хэлэхэд түүний том ах Жэйж мөн адил "Тийм ээ, үнэхээр шаардлагагүй" хэмээн зөвшөөрөв. Гэвч дараагийн ашинд тэр хоёр толгооноос хөл үртэл зэвсгээр бүрэн хужигдаж яг л байлдааны танх шиг харагдаж байлаа. Тэд хувцас хунаар өмд бүр дотоож дотроо хүртэл зэвсэг нууж амтсан байв. Бүсгүй тэднийг хараад инээмсэглэж "Та нарын дааж чадаагүй үлдсэн зэвсгүүдийг чинь араас чинь хүргэж өгөх хүн томилноо" хэмээн сануулав. Удахны мэрэгжилтэн болох юунаа энэ бүх зэвсгийг хараад үнэхээр биширч байлаа. Тэнд цуглуулагчдын ховор худаг, хөөтөн зэвсэг сонирхчдын нүдийг хужирлах ховор нандин олон үнзэмрүүд байв. Гэсэн хэдий ч тэрээр эргэлзэж байлаа. Тэр эндээс юу ч авах ёсгүй мэт мэдрэмж төрж зөвхөн ажиглахаар хязгаарлагдав. Тэрээр сунуугийн тайвнаар зэвсэг сонгохыг чимээгүйхэн ширтэн. Тэднийг дагалдан яваа бүсгүй сунуу руу дөхөж очиод сонирхон "Энд чиний анхаарлыг татах зүйл алга уу? Энэ олон сонголтоос чи юу сонгохыг үнэхээр би мэдмээр байна" хэмээн асуув. Гэтэл бүх хүнийг гагшруулж сунуу зөвхөн ганцхан сургуулийн үзхэн балга гаргаж авлаа. Тэрээр үзгийг тайвнаар ширтэж "Энэ надад хангалттай" хэмээн хэлв. Бүсгүй мэл гайхаж орхихон тэрээр энэ хүүг үнэхээр илүү зүйлийг хүсэг шунах насан дээрээ биш байна уу да хэмээн гайхаж хоцров. Тэр олон орчин үеийн ховор найдан зэвсгүүд дундаас тэр ердөө энгийн нэгэн үзгийг сонгосон шүү дээ. Түүний яагаад ийм сонголт хийснийг бүрэн ухаарч байлаа. Учир нь сунуу амьдралынхаа туршид тэр бүх орчин үеийн зэвсгүүдийг хэдийн ашиглаж үзсэн тул түүнд дахин шин зэвсэг хэрэггүй байсан юм. Яг тэр мөчөд бүсгүй пэйж дээр зурвас ирэв. Захирал түүнтэй дөнгөсэй холбогдсон байлаа. Захирал бүсгүйд зөвхөн сунууг ерөнхийлөгчийн өрөөнд авч ирэхийг тушааж бусд нь эндээ үлдэх ёстойг сануулав. Энэхүү узалт нь зөвхөн тэр хоёрын хоорондох нууц уулзалт байх болно. Тэд цахилгаан шатаар 40 давхар, магадгүй 50, бүр 60 давхар дээш өгсөж сунуу бүсгүй хамт лифт дотор чимээгүйхэн зогсож байв. Дотор гуур амьсгал төөлийн чимээгүй бөгөөд хэн хэнд нь хэлэх үг олдсонгүй. Үргэлжилсэн урт чимээгүй байдлыг эвдэж бүсгүй сунуу руу харан "Чиний тэр үзэн балыг сонгосон чинь үнэхээр гайхалтай юм. Зөв шийдвэр байсан гэж би бодож байна" хэмээн өгүүлв. Петр үл ялыг инээмсэглээд энэ үзгийг урд өмнө ашиглах дуртай байсан загвар нь хэмээн дурдсан ч бүсгүй гайхан харж "Энэ загварын үзэг үйлдвэрлэгдэх болоод хэдийн 40 гаруй жил болж байгаа шүү дээ" хэмээн тайлбарлах нь тэр. Үүнийг сонсоод сунуу ухасхийн яриагаа зөөлрүүлэхийн тулд яг юм үзгийг өвөөгөөсөө бэлгэнд авч байсан хэмээн хэлв. Гэвч бүсгүй гагшрал үгээр дууссангүй. Түүний бүртгэл мэдээллийг сайн мэдэх тул үнчин хүүхдийн асрамжийн газарт үссэн хүүд өвөө байх ёсгүйд эргэлзэж "Чи чинь асрамжийн газарт үссэн байтал өвөө чинь бэлгэлсэн гэхээр хачирхалтай юм"
хэмээн хэлв. Өөрийнх нь хэлсэн үг зөрчилдсөнийг ухаарсан сүнүү ярианы сэдвээс шууд өөрчлөн ерөнхийлөгч Чой надтай яг юуны тухай ярилцахыг хүссэн юм хэмээн асуув. Бүсгүйч түүнд үүнийг чи өөрөө ерөнхийлөгчөөс асуусан дээр баха хэмээн товчхон хариуллаа. Удаггүй тэрээр сүнүүг уудан бөгөөд туйлын нам гүм өрөө рүү дагуулan оров. Өрөөний голд дэлхийн хамгийн том цэргийн хувийн компанийг удирддаг ДХ группийн хамгийн нөлөө бүхий хүчрэг гэр болох ерөнхийлөгч Чой Үнчан сууж байлаа. Сунуг өрөөнд орж ирмэгцэн ерөнхийлөгч түүнтэй туйлын соёлтойгоор мэдчилж өгсөн бэлгүүд нь таалагдсан эсхийг асуув. Петр толгой дохиж соёлтойгоор талархал илэрхийлсэн ч элдэв нуршуу үггүйгээр шууд гол асуудалд орж яг ямар шалтгаанаар зөвхөн өөрийг нь тусгаалan дуудаж уулзныг мэдхийг хүслээ. Би чамайг зүгээр л сонирхож илүү сайн мэдэж аммаар санагдсан юм. Сандрах хэрэггүй дээ. Залуу сүнүү гэж яг хинбэ гэдгийг би маш сайн мэдэж байна гэж хэллээ. Тэгснэ тэрээр хүүгийн нүүр царайг туйлын анхааралтай ажиглаж чи домог төлөөлөгч Питертэй дэндүү адилах юм хэмээн улгаалдав. Үүнийхээ дараа тэрээр 40 гаруй жилийн өмнө буюу 1978 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Солонгос улсад болсон нэгэн мартагдашгүй аимшигт үйл явдлыг хүрнэж эхэлхэн тэр. Тухайн үед зөвлөлтийн тагнуулд баригдсан нэгэн Солонгос эр нууц мэдээллийг задруулахгүй тулд аимшигт эрүүшүүлд тарчлалыг амсаж байжээ. Тэрхүү хүнд шүүлтийн явцад тэрээр маш чухал нууцыг олж мэдсэн байна. Тэр нь юу вэ гэвэл барьцаалагдсан нэгэн хүүг аврах цорын ганц зам үлдсэн байлаа. Үүний тулд Солонгос улс өөртөө зохион бүтээсэн хамгийн сүүлийн үеийн пуужинг зөвлөлт холбоот улсад хүлээлгэж өгөх ёстой байв. Хэрв тэд татгалзвал ДХ группийн захирлын хайртай хүү өөхөх аюултай тулгарчээ. Тухайн үеийн захирал туйлын ихээрээ зүгэрж байлаа. Төрийн зүгээс асар их дарамт шахалт ирж байсан ч хүүг аврахаар хамгийн шилдэг элит ангийг зөвлөлтийн нутаг дэвсгэр рүү илгээсэн байна. Гэвч тэрхүү элит ангийн Дельта баг зөвлөлтийн хилийг даваад л сураггүй болж бүрэн устгагджээ. Энэ нь захирлын цөхрлийг улам гүнзгийрүүлв. Тэрээр хамгийн сүүлчийн итгэл найдвараа өөрчлөн алдар буюу Глори хэмээн нэрлэгддэг нууцлаг сүмийн хаалгыг тогшиж хамбал амаас амь тайван тусламжгүйжээ. Тэрээр хүүгээ зөвлөлтийн алуурчдын гараас аварч өгөхийг гуйхдаа цэргийн дэмжлэг, хөрөнгө мөнгө, эрх мэдэл гээд өөрт байгаа бүхнээ амлав. Тэр байтугай хүүг нь л аварч чадвал ДХ корпорац тэрхүү сүмийг 100 жилийн турш бүрэн санхүүжүүлж ивэлдээ авахаа андгаалжээ. Түүний ганцхан хүссэн зүйл нь тус сүмийн бэлтгэсэн шавнырын нэг болох апостолуудаас ганцыг нь л илгээж өгөхийг гуйсан явдал байв. Гэвч хамблам түүний юу яриад байгааг мэдэхгүй мэт жүжиглэн тайвнаар хариулжээ. Сэтгэлээ жилэх хэрэггүй дээ. Бүх зүйлөө бурхны таллаар болно. Бурхны тэрхүү буужин хэдийн Москва руу чиглэн явж байгаа гэж хэлхэн тэр. Захирал үүнд үл итгэн энэ үнэхээр бүтэх зүйл гэж юу? Тэнд манай шилдэг 3 элит баг бүгд үгсэн. Жир нэгэн ганц апостол энэ бүхний ганцаараа даван туулж чадна гэж юу? Хэмээн асуув. Лам маш тайвнаар тийм ээ. Тэрхүү апостолыг эзэн өөрөө сонгосон юм. Тэр бүхнийг ганцаараа хийх болно. Хэмээн баттгав. Яг тэр үед зөвлөлт холбоот улсын нууц галт тэрэгний нэгэн тасалгаанд Питер гарч иржээ. Тэрээр зэвсгэсэн гэмт хэрэгтнүүд дүүрэн байгаа тасалгааны хаалгыг цөм өшиглөн орж тэднийг зөвлөлтийн тагнуулууд мөн болохыг баталмагцаа ямар ч эргэлзээгүйгээр хөдөлж эхлэхэн тэр. Тэрээр тэднийг нэг нэгэнгүү нарийн тооцоотойгоор буудаж төгс устгалаа. Питерт сум маш цөөхөн үлдсэн байсан ч тэрээр өөртөө туйлын итгэлтэй байв. Түүнд байгаа сумны тоо үлдсэн дайснуудыг бүрэн устгахад яг та хүрэлцэх болно гэдгийг тэр маш сайн мэдэж байлаа. Дараагийн тасалгаар үргэлжлэхэд сүүлчийн алуурчин ДХ-гийн захирлын бяцхан хүүгийн толгойд хутаг тулган зогсож байв. Гэмт эргэтэн Петрийг дахин нэг алхам хийвэл хүүг шууд ална хэмээн занал хийлээд би чиний тухай сонссон. Хаашаач явсан үргэлж амьд үлдэх тэр цуст мангас домогт апостол Питер гэгч нь чи байх нэ хэмээн шүд зуухан тэр. Петр өчүүхэн сандарсангүй. Солонгосоор бяцхан чойхууд хандан би 3 хүртэл тоолгоно. Тэр үед шууд доошоо суугаар хэмээн тайван хэлв. Тэгээд тэр 1, 2 гэж тоолж эхлэв.
Орос тагнуулууд түүнийг доромчхон хашгижих яг тэр агшинд 3 дахь тоон дээр Питер гартаа байсан зоосыг асар хүчтэй нарийн чиглэлтэйгээр шидэж орхив. Тэрхүү зоос агаарт исгэрсээр дайсны тухыг нэвт зүүсэн цоолхон тэр. Үүнийхээ дараа тэрээр Оросоор сүүлчийн удаа ганцхан үг хэлж салах ёс гүйцэтгэв. Бүх зүйл ингээд дууслаа. Тухайн үед бяцхан хүү байсан Чой Юмчан түүнд чин сэтгэлээсээ талархаж "Та Солонгос хүн үү? Би таны энэ ачийг насан туршдаа мартахгүй" хэмээн уйлхан тэр. Гэвч Питер ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр хүүгийн толгой дээрх малгайг нь буцааж өмсгөөд "Би чамайг аврах гэж энд ирээгүй. Оронд нь ДХ группийн ирээдүг хамгаалах гэж ирсэн юм. Одоо бос. Урагшаалах" хэмээн хэлжээ. Бяцхан хүү түүний араас бишрэнгүйж тэр үнийг дэлхийн хамгийн гайхалтай хүчрэг ир хэмээн бодож байлаа. Тэрвэр өөрийгөө зөвхөн тэр хүний ачаар л амьд үлдсэн гэдгээ ухаарсан юм. Тэр цагаас хойш 40 гаруй жил өнгөрчээ. Асар урт хугацаа өнгөрсөн ч Чой Юмчан өөрийн аврагчийн царайг өнөөдрийг хүртэл өчүүхэн ч марталгүй тодхон санаж байв. Тэрээр өөрийнх нь өмнө зогсож буй сүнүү рүү харан инээмсэглэж "Чи тэгэхээр тэр домогт Питерийн ач хүү байх нэ" хэмээн өгүүлв. Тэр хоёрын гадаа төрөх үнэхээр гайхалтай адилхан байсан юм. Ерөнхийлөгч Чой залуу байх үеийн апостол Питертэй хүүг усны тусал мэт адилхан байна хэмээн дахин дурсав. Питер ч мөн адил өөрт нь ийм урт хугацааны дараа анх удаа сэтгэл түгшээсэн мэдрэмж төрүүлсэн энэ хүнд дотроо гайхаж байлаа. Гэвч үүний зэрэгцээ тэрээр нэгэн зүйлээр бахархаж байв. Өөрд өмнө өөрийнх нь аварч байсан тэрхүү бяцхан хүү өдгөө дэлхийн хэмжээний ДХ группийн агуу удирдагч ерөнхийлөгч Чой Юмчан болон өсөж томорсонд тэрвэлээ. Ерөнхийлөгч Чой яриагаа үргэлжлүүлэн сунууг тэрэг зэвсгийн агуулгаас ердөө ганцхан үзгэн бал сонгосон тухай сонссноо дурдаад яагаад өөр зүйл аваагүйг нь сонирхон асуув. Питер түүнд ердөө энэ сонголтонд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ. Гэсэн хэдий ч ерөнхийлөгч өөрийн амьд үлдээсэн аврагчийнхаа аж ахуйг яасан ч гар хоосон явуул зүрхэлсэнгүй. Тэрээр өөрийн компани технологийн дээд шийдэл болсон тусгай бэлгийг заавал хүлээж авахыг хүслээ. Энэ бол ДХ группийн бие даан бүтээсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий цагт 527 км хүртэл хурдлах чадaltaй Сент Петус 54 загварын элит мотоцикл байв. Ли Юна тэрхүү гайхамшигт хүлгийг хараад уулаг алдан биширч байсан бол Питер энэхүү өгөөмөр занг дэндүү хэтэрсэн хэрэг хэмээн дотроо бодож байлаа. Үүнийг харсан доо ах дүүс сэтгэл нь хөтөлж өөрсдийн авсан зэвсгүүдээ энэ мотоциклоор сольж болох уу хэмээн горьцон харцаар асуусан ч дагалдан яваа бүсгүй. Үгүй хэмээн эс шийдэмгийг няцав. Питер хамгаалтын малгайг Юнад өгөөд хурдлагыг шаардав. Шинэ мотоциклийг хүлэглэн тавихад яг тохирсон мөч байлаа. Яг тэр мөчөд багш Гуанью Питертэй холбогдож Глори сүмийн удирдлагууд тэдэнтэй бичлэн уулзахыг хүсэж байгааг дуулгав. Сүмийнхэн тусгай даалгаврыг амжилттай биелүүлсэн шин залуусыг нүдээр үзхийгэд хүлээж хүсэж байлаа. Энэ бол тэдний тээж буй залуу ирээдүйтэй цусыг дэлхийн ертөнцид харуулах цаг байсан юм. Доо ах дүүс Питер Юнан нарын араас скутертэй дагсан ч гайхалтай тэд хурдаа хадалгүй гүйцэж очиж чадав. Багш Гуанью тэднийг чиглүүлэх зураа шинэ мангас гарч ирснийг бүгдэд дуулга хэмээн дотроо шивнэж байлаа. Төдөлгүй тэд бүгд Глори сүмд хүрэлцэн ирлээ. Доо ах дүүс үргэлж заншилёсоор түүлийн бардам өөртөө итгэлтэйгээр сүм рүү алхан оров. Питер Ли Юна руу харан "Бэлнү" хэмээн асуухад ах дүүс хэдийнэ догдолж ихэлсэн байлаа. Сүмийн хаалга нэгдэхэд тэдний өмнө асар том сүрлэг их сүм дэлгэгдэв. Энэ газар бол алуурчид өөрсдийн даалгаврын илчлэлд тушаалыг гардан авдаг ариун дагшин газар байлаа. Тэнд тухайн алуурчны зэрэглэлээс хамаарч даалгаврыг нь хуваарлдаг бөгөөд ичлэлт бүрийг ариусгасан талхны хамт гардуулдаг заншилтай байсан юм. Юуна энэхүү уламжлалыг маш сүрлэг жинхэнэ алуурчдал ийм замаар тушаал авдаг байх хэмээн биширч байсан бол Питер тэднээс тэсвэр бодолтой байлаа. Түүний хувьд энэхүү зан үйл нь ердөө доод зэрэглэлийн алуурчдыг хуурах энгийн нэгэн үзүүлбэр төдий санагдаж байв. Тэдэнд оноосон даалгавар нь туйлын энгийн бөгөөд шууд тулдах тушаал байлаа. Сүмийг хариуцсан хамплам тэднийг анхааралтай ажигласнаа. Энд анх удаага ирж байгаа бол та. Юуны өмнө та нар
Тэнгэрлэг цус гэж юу байдгийг биеэрээ мэдрэх хэрэгтэй хэмээн хүднэр өгүүлв. Тэгээд тэр ямар ч анхааруулгүйгээр гартаа байсан дарцыг Хёнгийн толгой дээрээс шууд цутгаж орхихон тэр. Тэрээр хүүг илдүүдэн хатгаж "Амттай байна уу?" хэмээн тогуурхан асуулаа. Сүм цугларсан бусад алуурчид хэдийн тэднийг юу болохыг харахаар хүлээж байв. Хён уурсандаа нүүр нь улаанаар шадан "Хаасайгүй юм тэнгүүд байх юм. Энэ хөвгшин зүнэгч бас тэдний нэг үү?" хэмээн шүд зуухан тэр. Тэрхүү хормын дотор тэдний эргэн тойронд яг л тулааны талбар мэт том тойрог үсэж ах дүүс тулаанд бэлдэж эхлэв. Тэнд байсан нэгэн хамба "Эдгээр жаалууд үнэхээр инээдтэй юм" хэмээн басамжлахан тэр. Харин бие зэрэглэлийн алуурчин Чансааны 33-д ирэмлэгдэг захиралжан тэднийг хараад "Эднэр дие зэрэглэл гэдэг нь ямар утгатайг огт ойлгохгүй байна" хэмээн басамжлан өгүүлв. Гэвч өөр нэгэн хам болго хон түүний үгийг ницааж "Үгүй тэд мэдэж байгаа. Тэд өрдөө тэр доод төвшөнтэй үрдүүлдэхэр төрөөгүй хүүхдүүд" хэмээн өмөрөв. Доо ах дүүсийн хамтарсан анхны довтлогоо тэнд байсан бүх хүмүүсийг гайхшруулж орхив. Тэднийг дөнгөж сая дормжиж байсан хамб хүртэл тэдний хурд хүчийг хараад өөрийн ирэхгүй биширхэн тэр. Жэй өөртөө туйлын итгэлтэйгээр "Энэ хүүгшин зүүнэг би зэрэглэл гэхэд дэндүү ядаргаатай юм. Одоо тоглоомоо дуусгая" гээд ширүүцэв. Ах дүүсийн хамтарсан яг таг синхрончлогдсон довтлогоо дэндүү оновчтой бөгөөд хүчтэй байсан тул юунаа хүртэл тэдний ийм хүч чадалтайг мдэггүйдээ алмаарч уцрав. Тэд Багсангогийн эсрэг хийсэн тулаанаас ч хамаагүй илүү ур чадвар үзүүлж хамбыг туйлын энгийн боловч үр дүнтэй тактикаар хурч чадлаа. Жэй ууралсан бух мэт урагштай арж түүний араас Хён гинэд гарч ирэн дайсны хөлийг хөдөлгөөнгүй барьж хүлээв. Жэй дайсныг бяц цохоор асар том алхаад далайх яг тэр агшинд агаарт цус садрав. Гэвч тэрхүү цус хамбих биш байлаа. Хам өөрөө хүүтэн наривчлалтайгаар тэдний цохилтыг хагас зогсохгүй. "Би ч бас та нарын насан дээр ингэж том мөрөддөг байлаа. Гэвч мөрөөдөгчдөд бодит ертөнц ямар байдгийг хэн нэгэн харуулах хэрэгтэй шүү дээ" хэмээн хүйтнэр хэлхэн тэр. Тэрээр зөөлөн хандахыг өчүүхэн ч үзсэнгүй. Ганцхан оновчтой хөдөлгөөнөөр өөрийн зэвсгээр Жэйийн гарыг нэвцүүлбэж орхилоо. Дараа нь Хёнгийн элж иржээ. Тэрээр хамбын асар хүчтэй ганцхан нудрахын цогцолтонд өртөн газар шууд унаж орхин тэр. Энэ бүх цус дүр зургийг Питер Юнах хоёр холоос чимээг бүхэн ажиглан зогсно. Энэ үед бие зэрэглэлийн алуурчин Чансааны 33-д бичигдэг захиралжан тэднэлүү тайвнаар дөхөж ирээд "Энэ бол бодит ертөнц" хэмээн хэлээд тулдж буй хам руу зааж "Энэ хүн бие зэрэглэлийн төвшөнд хүрэхийн тулд өөрийн бүхий л амьдралаа зориулсан юм да" хэмээн тайвнаар өгүүлв. Захиралжан яриагаа үргэлжлүүлж энэ төвшөнд хүрсэн жирийн алуурчдыг онцгой тооцдог хэмээн тайлбарлав. Түүний хэлснээр энэ ертөнцид маш тодорхой хатуу шатлал оршин байдаг ажээ. Энгийн даалгавар авдаг дие зэрэглэлийн 336 алуурчин. Мап болон бусад гэмт хэргийн бүлэглүүдийг зохицуулдаг Си зэрэглэлийн 200 алуурчин. Бусад алуурчдын эсрэг тулдаг бие зэрэглэлийн 100 алуурчин. Улс орны хэмжээний нууц даалгавруудыг гүйцэтгэдэг A зэрэглэлийн 36 алуурчин байх бөгөөд хамгийн оргилд нь апостол буюу элчнэр залардаг байна. Захирал Жангийн хэлснээр A зэрэглэлд хүрэхийн тулд хүн амнасаараа бүрэн дэнчин тавих шаардлагатай болдог аж. Гэвч хинч өөрийн хичээл зүтгэлээр үр дүнтэйгээр A зэрэглэлд хүрч чаддгүй бөгөөд хамгийн дээр байгаа 12 апостол бол ердөөл тийм хөв тавилантай төрсэн хүмүүс байдаг аж. Яг тэр үед хамблам газар хэвтэж буй Хён руу харан "Энэ төвшөнд хүрэхийн тулд чи эхлээд үхэж байж дахин дүрх хэрэгтэй болно доо" хэмээн хүйтнэр хэлв. Үүнийгээ хэлмэгцээ тэрээр Хёнгийн толгооноос нь зэрлэгээр зууран авч ган шалан дээр хүчтэй савн цохиж ухаан алдуулж орхилоо. Захиралжан үүний дараа Юна руу эргэж харан түүнийг урд өмнө жирийн хүмүүсийн гар хөл өчүүхэн зарц төдий байсныг нь сануулв. Тэрээр Юна тандан жинхэнэ алуурчин болох ямар ч ур чадвар, уур ухаан, зэрэг зэндэ байхгүй тул өдгөө дий зэрэгэлд хүрсэнтэй зөвхөн талархаж явах ёстой хэмээн доромжлон өгүүлв. Энэ бүх хугацаанд таг чимээгүй зогсож байсан Питер генет урагшаалхан захирал жангийн гараас чангаар атган авч "Хэрээс хитэрж шугамаа давхаа боль" хэмээн шийдэмхий тулгав. Гэвч тэр үгээр зогссонгүй.
Тэрээр жангийн богоог хуглах шахан асар хүчтэй базах зураа. Чи үнэхээр надтай тулдахыг хүсэж байгаа юм уу? Хэмээн хүүтнээр асуулаа. Яг тэр агшинд Петрийн толгойд эдний яриа зурсхийн орж ирв. Түүндэд эндүү олонний анхаарал татахгүй даруухан байхыг анхааруулж байсансан. Эцсийн эцэс тэрээр одоохондоо Гимсүнүү гэх шин залуу алуурчны дүрээр байгаа бөгөөд жирийн нэгэн шин цэрэг ээж зэрэглэлийн Пак Сонгог ганцаараа устгасан гэвэл хинч үнэмшихгүй байлаа. Хэрв тэр өөрийн жинхэнэ хүч чадлыг харуулвал Глори сүмийнхэн түүнийг шууд сэжиглэж эхлэх байв. Тиймээс тэдэнд өөр дал төлөвлөгөө хэрэгтэй байлаа. Петр яг одоо шууд хөлөг цаг биш гэдгийг ухаарав. Хэрв тэр новчнуудыг араас нь хутгалахыг хүсэж байвал эхлээд өөрийгөө сул дор ди зэрэглэлийн алуурчны багны цаана нуух ёстой байв. Тийм ч учраас тэрээр өөрийгөө гудамжигд байдалд оруулахыг зөвшөөрч захирлын алдалтыг ямар ч эсэргүүцэлгүйгээр жимээг үхэн хүлээж ав. Тэгээд тэрээр туйлын даруй царайлан Хёнийг эмнэлэг рүү авч явахыг зөвшөөрөхийг гуйлаа. Тэрээр элч нарын тухай хизээж хүнхэн хумгаа ярьж болохгүй гэсэн хичээлийг ясмахандаа тутал ойлгосон мэт жүжиглэв. Эцсэн захирлжан Петрийг харан чи миний урам зоригийг бүр мөсөн хугалчихлаа. Гээд тулааныг ингээд зогсоохыг зөвшөөрсөн ч нэгэн хатуу болцол тулхав. Петр өөрийн дураар чөлөөдөө явах эрхийн тусгай лицензээ энд үлдээх ёстой болов. Хэрв тэр лицензээ бусааж авахыг хүсвэл ирээдүйд хамаагүй хүчрэх болж эргэж ирэх ёстой гэв. Ингээд тэд тэр газраас бүрэн ялагдал хүлээн толгой гудаалган гарч ходлоо. Гадаа гарахад арай гэж ухаан орж бие барьж ядан буй Хён багштай энэ тухай юу гэж тайлбарлахаа мэдэхгүй сандарна. Хэрв тэд тусгай лицензээ алдсан гэдгийг хэлвэл багш тэдний үсийг зулгаач хаях байх хэмээн айна. Тэрээр бусдыг хамгаалж чадаагүйд чин сэтгэлээсээ хүлцэл өчөж миний хажууд байх нь та нарт дэндүү аюултай. Тийм учраас би сул дорой байдал үзүүлж болохгүй байсан юм хэмээн халаглав. Гэвч Петр үргэлж заншил ёсоор маш тайвнаар шаргацсан баатрын толгойд хамгаалтын малгайг нь өмсгөөд одоо юуны өмнө хооллох цаг болсон байна. Энэ бүх зүйлийг хэсэг хугацаанд толгойноос авч хаях хэрэгтэй гэж хэллээ. Хэсэг хугацааны дараа Петр Юнах хоёр мотоциклоор замд гарлаа. Замдаа Юнах хүүгээс би илүү хүчрэх болохын тулд яг юу хийх ёстой вэ хэмээн асуухад Петр ийм төрлийн асуултыг надаас асуух хэрэггүй дээ гэж богино хариулаад чи юу нь яагаад тийм хүчтэй болохыг хүсэж байгаа юм хэмээн зөрүүлэн асуув. Гэсэн хэдий Юнаас сэтгэл нь амарсангүй. Сая болж өнгөрсөнд бүх гутамшиг зүйлдэх хөөг үнэхээр зүгээр байгаа эсхийг дахин лавлав. Петр туйлын тавнаар бидний лицензийг хураахад авчихсан. Хүн сул дорой байх үед өөрт байгаа бүхнээ бусдад булаалгах нь энэ хорвоогийн зам ёсны хэрэг хэмээн өгүүлв. Юна үнийг мэдж байсан ч өөрийгөө сул дорой хэвээр байгаа гэдэг гашуун үннийг өөрчилж чадахгүй байлаа. Түүний тэрхүү төгссөн санаа зовсон харц Петрийг нэгэн маш чухал шийдвэр гаргахад хүргэсэн юм. Тэр шөнө Петр нөгөөх сүмдээ ганцаараа иргэн ирлээ. Тэрээр цэмцгэр хослол өмссөн байх бөгөөд сүмийн өмнө өвдөг сөхрөн сууж зангидсан эрх барин чимээг үхэн залбирч байв. Төлөвлөгөө захирлжаан гарч ирэн түүнийг шоолонгуй хараад өдрийн бэтгэлийг өмүүлж өөрийнхөө хийсэн буруу үйлдэлтэй гэмшиж тунгаан бодохоор ирсэн үү хэмээн асуув. Мөн тэрээр Петрийг яагаад эргэн тойрныхоо насанд хүрсэн хүмүүсийг үргэлж үл тоомсорлож дээрлэхүү ханддаг болохыг мэдхийг хүслээ. Петр залбирлаа дуусган түүний нүд рүү ихсэн ширтэж та нар заавал тэр хэмжээнд хүртэл явах хэрэгтэй байсан юм хэмээн асуув. Тэр жаал хангалттай зодуулаагүй учраас ухаан суухаагүй байх хэмээн тогуургасан ч Петр маш хүйтнээр би энд та нартай зодтолдох гэж ирээгүй. Би та нарт урд өмнө хизээж харж байгаагүй. Магадгүй дахиж хизээж харахгүй тэр зүйлийг чинь үзүүлэхээр ирлээ хэмээн өгүүлв. Тэрээр жангийн өмнө цэгц усоод би чамд ээж зэрэглэлийн жинхэнэ апостолын хүч чадал жинхэнэ чадварыг энд нээж харуулах болно. Энэ хүрээд бичлэг маань өндөрлөлөө. Та бүхэн суугаад дэмжих хүсвэл лайк болон subscribe дараарай. Ингээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.